За сайн байцгаана уу? Apex Capital-ийн энэ удаагийн дугаараар та бүхэндээ мөнгөний зах зээлийн судалгааг танилцуулахаар бэлэн боллоо. За тэгээд мөнгөний сүүлийн ханшийн өөрчлөлтийн талаар манай Инхам Монголын та бүхэнд танилцуулна. За мөнгө ер нь 25 онд одоо яг мөнгөт металлууд дундаас нэлээд томоохон өсөлтийг үзүүлсэн байгаа. За та бүхэн графикаас харах юм бол алт мөнгө за Америкийн нэгдсэн улсын хамгийн томоохон индекс бол S&P 500 нарын ханшийн хөдөлгөөнийг харж байна. За энэ хугацаанд яг сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгө маань өөрөө 206 орчим хувиар өссөн байгаа. За нөгөө талдаа алт 97 хувиар өссөн байгаа. Тэгэхээр ингээд хараад үзэх юм бол одоо яг голлох индексээс яг хоёр үнэт металл маань нэлийн өндөр өсөлтийг үзүүлээд явж байгаа. Түүхийдүүдийн дундаасаа бас мөнгө хамгийн өндөр хувийн өсөлтийг үзүүлсэн байгаа. За тэгээд үүнийгээ дагаад за одоо мөнгөний ханш нэмэгдэхийн хэрээр за одоо мөнгийг дагдаг те ETF гэж биржээр арилжаалагддаг сангууд гэж ярьдаг. За сангууд руу орох мөнгө урсгал хэмжээ бол нэлийн нэмэгдсэн байгаа. За 25 оноос сүүлийн одоо нэг жилийн хугацаанд харах юм бол яг 25 оны сүүлээс эхлээд мөнгөний одоо яг ETF руу орж иж байгаа урсгал бол нэлийн нэмэгдсэн явж байгаа. За тэгээд 26 он гарснаас мөнгөний ханш манай тодорхой хэмжээний уналтыг үзүүлсэн. За зах зээл нэлийн хаалтсан байсан. За тэгээд бага ханшин дээр авсан хүмүүс одоо ашгаа хэрэгжүүлээд зарсан гэдэг ч юм уу те. За тэгээд яг 26 оны 1 сараас эхлээд буцаад одоо яг биржээр арилжаалагддаг сан руу орж байгаа мөнгөний урсгал одоо хасах утга руу орсон байна. Энэ нөгөө нэг юу вэ те? Алт мөнгө хоёр маш хүчтэй унсан. Тэгээд тэрийгээ дагаад яг биржээр арилжаалагдж байгаа мөнгөний ETF-ний гарах урсгал нь баг сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их мөнгө гадагшилсан болоо орсон байгаа. Тэгээ бас мөнгөний ханш хүмүүс маань одоо авцсан одоо ETF-үүдээ одоо буцаа зарж ийн гэдэг ерөнхийдөө ойлголт. За 2 сарын байдлаар бол нэг 505 сая орчим орох урсгал гэсэн үг шүү дээ. Урсгал бол нэмэгдсэн байгаа. За тэгээд яг түүхэн ер нь бол яг 25 оны өсөлт маань бол нэлийн өндөр өсөлт үзүүлээд байна шүү дээ. Тэнгүүд яг түүхэндээ яг мөнгө маань хэд удаа ийм томоохон өсөлтийг үзүүлсэн бэ гэдгийг харж үзэх юм бол за хамгийн томоохон өсөлт болохоор 1979-аас 80 оны хооронд явагдсан гэж үздэг. За энэ дээр болохоор Hunt Brothers Rally гэдэг за Нельсон Уильям Хант гэдэг тэрбумтай ах дүү нар байдаг. За тухайн яг онд одоо яг мөнгө болон мөнгийг дагдаг одоо фьючерс гэрээнүүдийг одоо их хэмжээгээр цуглуулж одоо мөнгөний зах зээлийг эзэглэхээр оролцсон гэж үздэг. За үүний дараагаар за 8 оны хямрал байгаа тийм эдийн засгийн хямрал. За яг 8 оны хямралын дараагаар одоо мэдээж нэг алт болон одоо аюулгүй хөрөнгүүд нэлийн өссөн байгаа. Тэгээ үүнийг алт өсгийн хэрээр бас мөнгө маань тухайн онуудад өссөн. За 9-11 оны хооронд болохоор 293% өсөлтийг үзүүлсэн байна. За тэгээд цаашлаад ковидын өсөлт орж ирж байна. За ковидын үеэр цар тахал одоо даймжраад за нөгөө л нэг аюулгүй хөрөнгө оруулалтууд маань буцаад өсөж эхэлсэн. За тухайн онд болохоор 107% өссөн. За тэгээ үүний дараагаар болохоор 25-аас 26 оны өсөлт орж ирж байна. Тэгээд одоогийн байдлаар болохоор бүх цаг үеийн одоо дээд таншаа зөгтөөцөн явж байгаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ мөнгөний эрэлт болон нийлүүлэлтийг аваад үзье. За ерөнхийдөө сүүлийн 21 оноос хойшоо сүүлийн 5 жилийн хугацаанд бол мөнгөний эрэлт нь нийлүүлэлтээс давсан дүр зурагтай. За тэгээд үнэ ханшийн хувьд ч гэсэн бас 21 оноос хойшоо тогтмол өсөлттэй харагдаж байгаа гэсэн. За 21 онд бол 25 доллартай энд харагдаж байна тийм. 25 доллартай арилжаалагдсан бол 26 оны төсөөллөөр бол нэг шинжээчдийн зүгээс 120 доллартай арилжаалагдах төлөвтэй. За нийтдээ сүүлийн 5 жилийн хугацаанд нэг тэрбум унц орчмын одоо мөнгөний хомсдол бол ингээд үүсчээд байгаа гэсэн. Зах зээл дээр үүсчээд байгаа гэсэн. Харин яг өмнөх слайднд өмнөх яг 20-оос өмнөх онуудад болохоор ер нь мөнгөний дандаа илүүдэлтэй явдаг түүхэн тийм дата байгаа даа тийм. Тэгээ яг 21 оноос хойш эхлээд ер нь дутагдлалд орсон. Тийм хомсдолтой гэсэн үг. За тэгээд энэхүү ерөнхийдөө хомсдол юунаас болж үүсэж байгаа вэ гэхээр ер нь мөнгө юунд хэрэглэгддгийг ингээд аваад үзвэл за томоохон ажил дүүрийн бүтээн байгуулалтууд бол мөнгө оролцож байна. За мөнгө үнэт хідэл буюу одоо монголчууд бол өргөнөөр ашигладаг мөнгө аяга мөнгөн гултмаа хэлбэрээр тий. За тэгээ хөрөнгө оруулалтын хэлбэрээр бас мөнгөнд хөрөнгө оруулж байгаа хандлага бол нэмэгдэж байна. За тэгээд гэрэл зурагны бас нэг хальсанд мөнгө бас тодорхой хэмжээнд ашигладаг. За сүүлийн 5 жилийн яг энэ салбарууд дээр аваад үзэхэд бол ажил дүүрийн салбар буюу дэд бүтцийн салбарууд маань эрчимтэй мөнгөний хэрэглээ нэмэгдээд эхэлж байгаа гэсэн. За тэгээ дараагийн слайдн дээр болохоор ерөнхийдөө ажил дүүрийн салбар дотроо яг хаана дэлхүү мөнгө ашиглагдж байгаа гэдгийг бол харуулж байна. За энэ дээр бол цахилгаан автомашинтай холбоотой мөнгөний хэрэглээ бол сүүлийн
5 жилийн түвшинд бол огцон өсчөөд байгаа гэсэн. Тэгэхээр 21 оноос хойшоо хятадын цахилгаан автомашин дэлхийн цахилгаан автомашины зах зээл бас нэлээд нэмэгдээд байгаа. Тийм нэмэгдээд хилээд байгаа гэсэн. Бас орцсон эрэлтийг бас үүсгээд байна гэж харж байна шүү дээ. Тэгэхээр нэг цахилгаан автомашин дунджаар нэг 25-аас 50 г мөнгө л оролцсон юм байна л да. Тэгэхээр эх жилүүдийн одоо яг цахилгаан автомашины зах зээлийн эрэлт бол одоо жил ирэх тусам өсөж байгаа. Үнийгээд хагаад мөнгөний эрэлт бол бас цаашаа өсөх хандлагатай суурьтай байгаа гэсэн. За энэ дээр бас нэг нарны панел орж ирж шүү дээ. Сүүлийн үед дуулсаар нутж одоо нүүрсэн эрчим хүчнээс одоо татгалзаад одоо сэргийгдэх эрчим хүч гэж яваад байгаа тийм. Тэнгүүд одоо яг нарны панелд маань болохоор мөнгө бас голлох орцыг үзүүлээд явж байгаа. Одоо нэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор томоохон улс орнууд бол нэг уламжлалт цахилгаан эрчим хүчнүүдэд жоохон хаалгах тийм. За үнийгээд байгаа сэргийгдэх эрчим хүч рүү шилжиж байгаа. Үнийгээд байгаа нарны панел буюу одоо нарны тойлон гэсэн үг шүү дээ монголоор ярил тэрэнд ашиглагдж байгаа мөнгөний орц бол бас маш их байдаг. За энэ дээр зах зээлийн тэргүүлэгчдийг одоо яг аль улсыг илүү олборлоод байгаа тий. За яг нөгөө талдаа нийлүүлж байгаа улс нь бас хэрэг хэмжээнд нийлүүлээд байгаа. Импорт нь ямар хөө байгаа талаар гарч ах шүү тий. За мөнгөний нөөц гэж байгаад байгаа. За нийтдээ болохоор одоогийн байдлаар дэлхийн нийтдээ нэг 648 нэгэн одоо метрик тонн одоо нөөцтэй байна гэдгээд судалгаа гаргасан байгаа. За хамгийн дийлэнх хэсгийг болохоор Перу улс эзэлж байгаа. За Перу улс маань одоо нийт нөөцийн 21% бүрдүүлж байгаа бол за араас нь Австрали, Оросын холбооны улс гэдэг орнууд ороод явж байна. За өмнөх юун дээр хамгийн өндөр одоо яг мөнгийг нийлүүлж байгаа зэрэг Мексик байсан. За Мексик маань ердөө нэг 6 орчим хувийн нөөцтэй ч гэсэн за яг нийтээ экспортоор бол тэргүүлээд явж байгаа тийм. Энэ бас нэг сонирхолтой үзүүлэлт. Харахад бол бас Латин Америкийн улсууд бол мөнгөний нөөцөөрөө мөнгөний олборлолтоор бас нэлээд тэргүүлдэг дүр зураг бол харагдаж байна тийм. За бүгд найрамдах хятад ард улсын манай урд хөршийн хувьд бол олборлолтоороч тэр экспорт импорторооч гэсэн ихний топ тавтаа багтаа явж байна. Бас нэг 26 онд гарсан сонирхолтой мэдээ нь бол бүгд найрамдах хятад ард улсын мөнгөний экспорттоос квот тогтоосонтой холбоотойгоор мөнгөний үн ханш бол бас дахин сэргийх хандлага бол дэлхийн зах зээл дээр бол үүсчээд байна гэдэг мэдээлэл гарсан байна. За томоохон банк санхүүгийн байгууллагын хувьд бол мөнгөний ханшийг юу гэж таамаглаж байна 2026 онд. За энэ дээрээс харах юм бол одоо Америкийн хөрөнгө оруулалтын томоохон банкуд 26 оны ханшийн таамаглалыг харуулсан байгаа. За энэ дээр нэг сонирхолтой зүйл нь гэвэл Bank of America одоо хамгийн өндөр ханшийн таамаглалыг үзүүлсэн байгаа. 335-аас $300 гээд $300 маань одоогийн ханшаас бараг 3 дахин өндөр өсөлт үзүүлнэ гэсэн. За энэ яагаад ийм байр суурийг гаргаад энэ таамаглалыг гаргаад байна вэ гингүүд энэ алт мөнгөний харьцаатай ерөөхдөө уялдуулж үзэж байгаа. За ер нь түүхэн дундаж одоо датануудыг аваад үзэх юм бол алт мөнгөний харьцаа одоо нэгийг харьцах 40, нэгийг харьцах 20 ч юм уу тиймэрхүү одоо мөнгөний харьцаатай байсан бол за яг энэ 25 он 26 онууд байдлаар болохоор алт мөнгөний харьцаа маань 60 харьцах нэг болсон байгаа гэсэн. Тэгэхээр одоо алтны ханшийг одоо 60%-аас нэг нь одоо мөнгөтэй тэнцэж байна. Гэхдээ нөө түүхэн датаг авч үзвэл 40-ыг харьцах нэгтэй ч байдаг юм уу те. Тэгэхээр алт өсөөд харьцаа нэмэгдээд авах тусам одоо мөнгө одоо тэр харьцаанд очихын тулд дахиад нэм өсөх орон зай байна гэдгийг ерөөхдөө яг энэ алт мөнгөний харьцаа гэсэн юмар таамаглаад байгаа. За тэгвэл мөнгөнд хөрөнгө оруулах боломж юу байдаг вэ гэхээр за мэдээж голдмаа хэлбэрээр бит хэлбэрээр хөрөнгө оруулах боломжтой. Мөн дээрээс нь за манай Apex Capital-аар дамжуулаад хувьцаа эзэмших боломжтой. Эсвэл биржээр арилжаалагддаг сан эзэмших боломжтой. За тэгээд энэ слайдн дээр бол яг мөнгөний одоо олборлолтой холбоотой хамгийн том 3 компани харагдаж байна. За мөн доотлолт нь бол мөнгийг дагсан сангийн одоо хамгийн том одоо хөрөнгө удирдах байгаа 3 сангийг бол харуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бол бүгд бол сүүлийн 1 жилийн ханшийн өрсөлдөл нь бол 100-аас дээш үеийн өсөлт бол үзүүлсэн байгаа гэсэн үг. Ерөнхийдөө мөнгөө дагаал одоо хувьцаа нь одоо тухайн одоо ETF-ийн ханш нь одоо дааж хөдлөд байна л гэсэн үг. Одоо чинь биржээр арилжаалагддаг нээлттэй сангийн хувьд бол зөвхөн яг мөнгө нөөцлөлцсөн тий одоо Канадын банкнд байрлах нөөц, СЭБ-нд байрлах нөөцөөр одоо баталгаажсан. Тэгээ мөнгөний ханштай 99% одоо 99% хамааралтай ханшин шууд дааж хөдөлдөг. За телевиз үзэж байгаа үзэгч нар маань мөнгөнд хэрхэн хөрөнгө оруулах талаар
бас асууж иж магадгүй. Тэгэхээр мөнгөнд бол за бит байдлаар мөнгө аягч байдаг юм уу те гултмаа байдлаар ч юм хөрөнгө худалдаж аваад хадгалах боломжтой. Мөн дээрээс нь одоо хамгийн эрсдэлгүй, аюулгүй, мөн хөрвөх чадвар өндөртэй хувьцаа худалдаж авах боломжтой. Мөн биржээр арилжаалагдаг санд одоо хөрөнгө оруулах боломжтой гэсэн. За эдгээр биржээр арилжаалагдаг сангийн хувьд бол одоо яг мөнгөний ханштай 99% одоо хамааралтай шууд мөнгөний ханш өсгөхөд эдгээр одоо сангуудын хувьцааны нэгжийн эрх нь бас өсч идэг. За тэгээд хөрөнгө оруулахад хялбар байдаг байгаа. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ одоо мөнгөний яг зах зээлийн талаар за сүүлийн жилүүдэд яагаад ханш хөдлөөд байгаа, ямар шалтгааны улмаас одоо мөнгөний эрэлт одоо нийлүүлэлт үүсдгийн талаар мэдээлэл өглөө. За тэгээд та бүхэн маань яг энэ мөнгөний өсөлттэй холбоотойгоор одоо зах зээл дээрээс одоо хувьцааг нь авч тэ эсвэл биржээр арилжаалагдаг сангийн авахыг хүсвэл Apex Capital-тай холбогдоорой. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.